байна уу? Би BTGS имлэгт 2 өдрийн өмнө линз солих мэс тасалд орсон байгаа. Тэгээ намайг Жавцаа гэдэг сүүлийн 20 жил бол яг нүдний шилтэй явж байгаа. За анх Солонгост ирэхэд бол миний хараа хасах 4, хасах 3.75 байсан. За ер нь сүүлийн нэлээд хэдэн жил тогтмол байсан болгож одоо линз нүдний шил маш удаан зүйлсэн болохоор Солонгост хараа тэглэх мэс тасалд орох гээд ирсэн. 2 хоногийн өмнө мэс тасалд орсон. Тэгээд ямар нэгэн өвдөл завиргүй хараа минь маш сайн болсон байна гэж сая юмч маань хэллээ. Одоо бол одоо 120% харж байна. Тэгэхээр хизээж одоо өмнө баг шилнээсээ ч илүү сайн харж байгаа. Нөгөө бусад имлэгүүд болохоор хичнээн нөгөө одоо эвэрлэг бүрхүүлэлтийн нэмгэн ч гэсэн бид нэр одоо ингээ лазер хийж чаднаа гэж хэлсэн. Тэгэхээр яг урт хугацаанд ингээд бодохоор жоох эрсдэлтэй санагдаад харин линзний давуу тал нь болохоор одоо буцаад эргээд сольж болдог арай илүү олон жилийн баталгаатай ч юм уу гэж бас нэгдүгээр сонгосон байгаа. За хоёр дахь нь яг линз суулгах мэс засал дээр өөр имлэгүүд дээр ингээд бас очиод уулзахаар яг туршлагын хувьд яг BTGS яг одоо гүйцэхгүй байсан. Эмч одоо захирал эмч болоод эмчүүд нь ч гэсэн за гурав дахь шалтгаан нь болохоор зарим имлэг дээр очсон чинь одоо линз суулгах мэс таслыг одоо нэг нүдийн эхэлж хийжээд 2 цагийн дараа 2 дахь нүдийн хийж гэдэг юм уу эсвэл линз нь байхгүй ч гэдэг юм уу тиймэрхүү шалтгаанууд хэлэнгүүд яг одоо шууд одоо тий одоо линз суулгах чинь бас одоо бусад мэс таслаа бодвол арай үнэтэй. BTGS дээр болохоор одоо бүх тоног төхөөрөмж линз бэлэн тэгээд хамаагүй хурдан хугацаанд маш мэргэжлийн төвшөнд хийх боломжтой байсан. Тэгэхээр бол хамгийн зөв сонголт байсан гэж бодож байна. Мэргэжлийн хурдан шуурхай тэгээд хямд үдээ. Имлэгийн хамт олондоо ан саны нэмжтэй орчуулагчтай баярлалаа. Тэгээд та бүхэн имлэгийг бас сонгож үйлчлүүлээрэй гэж зөвлөе.